За сайн байцгаана уу залуусаа. Өнөөдрийн заах хичээл бол iPhone утасны ringtone-ыг хэрхэн солих вэ гэдэг хичээл заах гэж байна. За тэгэхээр би утсаа холбочлоо. За энэ бол хичээл таамаг үзвэл. Тэгэхээр таны татж авах аппликейшн бол Zedger Ringtones гэдэг аппликейшн татж авах хэрэгтэй. За эндээс ямар нэгэн татаад авсан бол эндээс за хүссэн ringtone-ыг сонгож авах татж авах хэрэгтэй. За би энийг татаад авчихъя. Your son is attempting to reach you on your cellular device. За энийг татаад авчлаа. За хоёрдугаарт утсаа iTunes-тэйгээ холбоод. За миний утас холбогдчихж байна. За тэгэхээр эндээс iTunes рүүгээ iTunes-тэйгээ холбосон бол утас руугаа орлоо. За энд байна. Эндээс apps руугаа ороод маус ураа доошоо скроллдоод за энэ дотор apps гэж байгаа. Энэ дотор ringtones. За өөрөөр хэлбэл таны сая гар утсан дээр суудсан байсан ringtones гэсэн аппликейшн байна. За энэ дотроос миний саяны татж авсан дуу бол Your Son is Calling гэсэн энэ байна. За энийгээ би компьютер дээр татж авнаа. За хаана татагдж авах вэ гэхээр таны libraries дотор music дотор чинь ringtones гэсэн фолдер байгаа. Энэ дотор хуулдаж авнаа гэсэн. За тэгэхээр би music libraries руу орлоо, music руу орлоо, ringtones руу орлоо. За энэ Son is Calling. Энийг копидж аваад буцаад music доторх байгаа iTunes Media automatically add to iTunes гэсэн фолдер дотор paste хийж өгнө. За тэгсний дараагаар та sync гэдэг товчон дээр дараад болоо. За ингээд sync хийгдчихлээ. За одоо утсан доторхоо шалгаад үзье. За би settings руугаа орлоо. Sounds and haptics руугаа ороод ringtones. Son is calling. Your son is attempting to reach you on your cellular device. За гих мэтчлэн iPhone утасны ringtone-ыг ингэж солих нэ.